шинэ үеийн залуучууд бид дээшээ гарсан нэгнээ атаархаж биш, дэмждэг, доошоо унсан нэгнээ гიშгэж биш, батдаг байх хэрэгтэй. Хамгийн агуу зүрх, бусдын төлөө зохилдог зүрх гэдгээ. Энэ дунд бусдын төлөө зохисон 90 зүрх байна. Баярлалаа та бүхэн. Бусдын төлөө зохилох зүрхтэй 90 залуугийн нэг. Чи хийж чадах юм уу шийдлээ өдр. Тэгээд тэрийг олон танилцуулаад цаашаа хий гэдэг нь айгүй их таалагдсан. Хоёр сонголтын өмнө өөрийн сонголтыг хийгээд орсон гэсэн. Миний нэг мөрөөдөл басан тэмцээн маань ихсэн. Яг энэ үед би өөрөө төрийн алба багчсан. Энэ хоёр маань логикийн зөрчилдөд эхэлсэн. Тэгэл би маш их золиосгийн тэмцээнд ороод ирсэн. Одоо ийм том эрсдлийг хүлээж ээж орж ирсэн гэдгээр зохион байгуулагчдын зүгээс даваа тал болохгүй. Компьютерийн ард зүгээр харамаа бодоод амьдрах штеп. Нийгэмдээ илүү зүйтэй зүйлийг хий гэсэндээ наашаа орж ирсэн. Таны шийдэл чухам юу байсан? Би бинийгаа бодож алсын хараатай шийдвэр гаргаж хитрхи хараамаа бодож амьдрахаа болооч л гэтгсэн. Энэ нэг тийм хийсвэр зүйл юм шиг надад анзаарагдаад байна л. Залуучуудаас асуухаар нийгэм муу байна гэж яриад байдаг. Гэвч нийгэм гэдэг чинь бид шүү дээ. Бид нар л муу гахгүй. Би энд 90 ижил зорилготой Монголоо янзлах гэсэн залуучуудтай танилцчаад амар их баяртай. Дорж дулмын Баттуул санхүү менежментийн мэргэжлэр бакалавр зэрэгтэй англи орос хэлтэй хас банкнд эдийн засагч улсын хурлын тамгын газар засгийн газрын хэрэг эрхлэх газарт референт сангийн яаманд мэргэжилтнээр ажиллаж байсан төрийн албан хаагч оюуны бодлын цэгцлэл төрийн бус байгууллагын тэргүүн